Өдрийн мэнд за энэ бичлэгийг үздэг хүмүүстээ нэг урам зориг өгөх шийдсэн. Энэ юу юм бэ гэхээр сүүлийн үед энэ сошиалд сошиал буюу олон нийтийн хэрэг сүлжээнд олон хандлттай дагагчтай байх гэдэг хэрэгцээ гарч байгаа тийм. Facebook, Twitter, Instagram, YouTube гэх мэтчлэн. Тэгэхээр миний хувьд гэсэн магадгүй олон дагагчтай болохыг хүсдэг байх. Гэхдээ одоогийн эхний ээлжинд болохоор та нарт өгөхийг хүсдэг мессеж нэг юу юм бэ гэхээр та нар яг надтай адилхан байх. Хөвчлэн тэгээ 40-оос дээш насныхан байдаг. Яг надтай адилхан хөдөөнөөс орж ирсэн, утаснаас үүрээр ашигладаг, компьютер нэг сайн мэддэг, одоо магадгүй суралцах байгаа. Эсвэл компьютер байдаг ч гэсэн тэрийг эдитлэх цаг зав байдаггүй. Эсвэл маш олон зүйлийг хэлмээр байдаг, ярмаар байдаг гэдэг ингээд шалтгаан мундахгүй шүү дээ. Гэхдээ энэ олгон дээр та нартай юу хэлэх гээд юм бэ гэхээр хүн болгон дахин давтагдчихгүй онцгой байдлаа олох хэрэгтэй шүү. Дотоод мөн чанараа олох хэрэгтэй. Та баяалын хөвгтэй шүүж болно. Эсвэл өөрөө баян биш шүүж болно. Эсвэл насчин явцсан байж болно. Тэгээ миний яг та нартай зодолдоод байгаа, та нарыг өөрчлөх гээд байгаа тэр хүсэлчээг юм бэ гэхээр тэр шалтгачин бохгүй юу? Энгийн зүгээр гудамжинд явж байгаа хүнээс хизээч тэр шалтгаан сонсохдохгүй. Харин яг буланд шахаад те видеогоор дамжуулаад ч юм уу буланд шахаад чи юм бэ гэдэг ингээд сэгсрээд одоо замдаа үзэхэд тэр хүн яг өөрийгөө хэн гэдэг тухай ярьж эхэлдэг. Тэгээд яг ярихтаа юу гэдэг вэ гэхээр ах нь харин тэгж мэдж байгаа. Гэхдээ би бол хөгшин хүн гэх мэтчлэн тэгээд ингээд гомдлож эхэлдэг. Гомдол хоосрол гэдэг зүйл чиний дотор байна гэсэн үг. Тэгэхээр тэр шалтгаануудыг багасгаж чаддаг, тулалдаж чаддаг тийм хүн байх юм бол урагшлах боломжтой. Тэгэхээр бидний та нарт бас хэлхийг хүсдэг зүйл юм бэ гэхээр хүн бичлэгийн цаана гаж үзэх гэдэг бол дахиад нэг шат авдаг. Одоо ингээд дагагч нарын харддаг л да Facebook руу норж үздэг. Тэгээд хөвчлэн ингээд текстээр юм бичдэг нэг тиймэрхүү хүмүүс л байгаад байдаг. Тэгээд эсвэл нэг юм шеэрлждэг, тэр нэг Монголын тухай юм бичдэг. Тэрийг нэг хүмүүс үздэг. Тэгээд тэрийг бодвол дахиад нэг хандлт өсөх юу зүйл юм бэ гэхээр чи өөрөө юм ярьж сурах, ичгүүрийн ханаад авч сурах чинь нэг хан. Тэгээд дахиад цаашаа болохоор мэдээж яг илүү дэвшилтэд болох. Тэгээд илүү ингээд сонирхолтой байдлаар хөрөж сурах гэсэн тийм хан байгаа. Тэгэхээр миний хувьд болохоор тэр хан руу одоохондоо бол нэг бүтэн давааг байна. Гол нь яг юу хэлэх гээд юм бэ гэхээр та царамутай байж болно, харин энгийн хүн байж болно. Энгийн хүн байж болох хэрэг байгаа байхгүй юу? Сошиалоор ингээд дандаа гоё хүмүүс гарч ирдэгхэр тий. Нэг юм цагаан царайтай, гоё хувцастай, гоё инээсэн, амьдрал нас жаргалтай хүмүүс зөндөө гарч ирдэгхэр өөрөө нэг юм аз жаргалтай байх хэрэгтэй юм шиг. Тэгээ өөрөөгөө ингээд голох магадлалууд гарч ирж магадгүй. Тэгэхээр тех шаардлага байхгүй. Харин тэр дотоод хоосрол бол ялах хэрэгтэй. Харин чи яг өөрөө байгаа чинь чамайг сод болгож байгаа. Чиний асуудал өөр хүнд байдгүй, чиний тэр гоц асуудал чинь чамайг дахин давтагдчихгүй болгож байгаа шүү. Надад ч гэсэн өөрийгөө залуу гэж бодох, царамутай гэж бодох. Чи одоо ингэ эдит хийдэг штэ. Чи зүгээр нуцны санаас яриаддаг штэ. Ингээл хэрэгтэй мэрдэм хөргөө мэрдэм гэх мэтлэн өөрийгөө шүмжлэх тийм зүйл зөндөө байгаа. Гэхдээ тэрийг ялсаар л байдаг. Ялаад ийн гэдэг чинь амар том зүйл байдаг байхгүй юу? Маш том зүйл. Өөрийгөө тулдаж ялц сурах гэдэг чинь хамгийн том зүйл байдаг. Чи энгийн байх ч сонирн биш, чиний сод байдал чам ингээд бүтээгдэх хэвээр. Тийм болохоор та энгийн хүн байсан бол үе шатаараа дамжуулаад өсөх хичээгээрэй. Тэгээд хэрвээ та ингээд гар утас байсан ч гэсэн гар утасныхаа урдаас ярьж чаддаг бол үнэтэй камер байгаад хамгийн үнэтэй компьютер байлаач та тэрийг ашиглаж чадахгүй. Эхлээд чадвар нь төрүүлж явах хэрэгтэй байхгүй. Чам чадвар нь байгавал ярих чадвар нь байгавал илүү их том чанар, илүү их том мөнгө рүү хүн зүтгэж болно. Чадвар нь байхгүй нөхцөлд бол үнэтэй тоног төхөөрөмж бол чадварыг оруулж чадахгүй. Тэгээд юм болохоор яг байгаа зүйлтэй, байгаа нөхцөлтэй хамжуулаад ядаж утас руу биш махад төл рүү хараач хамаагүй яриа сурч гэх мэтчлэнтэй. Тийм болохоор өөрийгөө өчөөхөн гэдгээ мэдрээд тэрийг ялж чаддаг. Тийм байх юм бол урагшилж чаднаа. Тэгээд бүгд нь амжилтсан яа.